willkommen zu Deutsch lernen mit Urna. Сайн байцгаана уу Герман хэл сонирхчдоо. Өнөөдрийнхөө зөвлөгөөр би та бүхэнд Германд байр түрээслэгтээ юу анхаарах вэ? Түрээслэгч дээр очихдоо ямар бичиг баримт авч явдаг вэ? Түүнтэй холбоотой Герман өгүүлбэрүүдийг хамтдаа хэл сурцгаая. Хэрвээ та байр түрээслэгч байгаа бол сонин дээр одоо хотод одоо магадгүй одоо хөдөөж байсан хааж байсан сонин дээр бол одоо байраа түрээслүүлнэ гэсэн зар байдаг. Тэгээ бас та өөрөө бас зар өгч болно. Сонин одоо тэгээд орчин үед интернет дээр хит хитэн одоо том вебсайтууд байдаг. Тэрнээс одоо байр хайхтаа хайж болно. Тэгээ та одоо байраа олоод одоо түрээслэгч дээр очихдоо ямар бичиг баримт авч авчвал зүгээрээ гэх юм бол та одоо өөрийнхөө тодорхойлтыг тэгээд одоо ажил хийдэг бол ажлын тодорхойлт одоо ажлын цалингийн тийм бичиг байдаг. Тэрийг авч очивол зүгээр. За тэгээд хамтдаа Герман өгүүлбэрүүдээ хэл сурцгаая. Хамгийн чухал одоо нэгдүгээрт мэдэх үйл үг бол одоо митэн одоо хөслөх гэсэн үг. Энэ болохоор нэр үг нь болохоор митэ эрэгтэй хөслөж гэсэн. Эмэгтэй болохоор ди метагийн болдог. Тэгээд фермит нь түрээслүүлэх гэсэн үг. Тэгээд түрээслүүлэгч болох юм бол фермите und der фермите ди фермитагийн болно. Тэгээд дараагийн үг болохоор одоо калт мете. Энэ болохоор одоо цахилгаан ус ороогүй одоо германаар Nebenkosten одоо гэсэн үг. Warm мете болохоор одоо цахилгаан дулаан одоо халаалт нь орцсон тохиолдолд хэлдэг. Хэрвээ та одоо байраа олцоод хөслөгчтэйгоо одоо фермитагаа одоо юу гэж ярих вэ гэх юм бол Guten Tag, mein Name ist Biamba. Намайг одоо өдрийн мэнд намайг Biamba гэдэг би одоо танаа зарыг одоо сонин дээрээс уншсан гэх юм бол Ich habe Ihre Anzeige in der Zeitung gelesen. Би одоо таны зарыг сонин дээрээс уншсан. Ich interessiere mich sehr für die Wohnung. Би одоо энэ байрыг маш их сонирхож байна гэсэн өгүүлбэр байна. Und ist die Wohnung noch frei? Ist die Wohnung noch frei? Энэ одоо байр нь одоо чөлөөтэй сул байгаа юу гэсэн асуулт. Одоо та хэрвээ тэр одоо байрыг очиж үзэх сонирхолтойгоо байх юм бол kann ich die Wohnung besichtigen? Одоо би тэр байрыг үзэж болох уу? Wann kann ich besichtigen? Wann kann ich die Wohnung besichtigen? Одоо би хизээ очиж үзэж болох вэ гэсэн асуулт байна. Ich habe noch ein paar Fragen. Одоо надад одоо хэдэн асуулт байна гэсэн өгүүлбэр байна. Wie groß ist die Wohnung? Байр хэр том бэ? Hat die Wohnung Zentralheizung? Одоо тэр энэ байр одоо төвийн халаалттай юу? Одоо wie hoch ist die Miete? Одоо байрны түрээс хэдвэ гэсэн асуулт. Die Monatsmiete ist 500 Euro. Одоо сарын түрээс нь 500 евро гэсэн. Хэрвээ таныг одоо бичиг баримтаа авчраа гэх юм бол Sie sollten Ihre Unterlagen mitbringen. Та одоо бичиг баримтаа авчраарай гэсэн өгүүлбэр байна. Vielen Dank für diese Information. Таны өгсөн одоо мэдээлэлд баярлалаа гэсэн үг байна. За тэгээд өнөөдрийнхөө зөвлөгөөг үгээр төгсгөе. Viel Spaß beim Deutsch lernen. Tschüss, auf Wiedersehen.